За ойрхон орнуудын нөхцөл байдлаас шалтгаалan нефт бүтээгдэхүүний үн өсөх хандлагатай болжээ. За одоогоор иргэдийн хамгийн өргөн эргэлдэг АИ-92 автобензинээс бусад төрлийн шатхууны өмнө нэмэгдэж магадгүй хандлага ажиглагдж байна. За тиймээс манай улс үнийн өсөлтийн савлгаан цогтохгүй тулд нөөцийн сав бэлтгэхээс эхлээд бэлтгэл ажил хангаж байгаа гэж аж үйлдвэр эрдэс соёлын яамнаас мэдээлж байна. Бид нар бол энийг доктортой байлгахын тулд мэдээж шатхууны сав хангамжийг сайжруулах хэрэгтэй. Сүүлийн 35 жилийн асатгүй хангамжид байдал дээр нэгж төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэг юм л. Жил болгон энэ асуудал маань бол хэрэглээ бол 11-ээс 18% нэмэгдэж байгаа. Тэгвэл учраас бид нэр одоо гол ажил бол шатхууны хангамж хадгалтыг нэмэгдүүлэх тал дээр бол тодорхой хэмжээний ажлууд хийж байна. Lexol компани дээр одоо 120 мянган тонн СМТ буюу одоо хүнд хэлбэрийн дизелийн түвш хадгалагдж байгаа. За энийг бол бид нэр одоо оны өмнөөс гэтлээд энэ 1-2 дугаар сард бол удаадараа уулзаж шаардлага хургуулсан. За тэр маань нэмэх 12 градусаас дээш шингэн төлөвтэй очдог. 12 градусаас доош болохоор зэрэггүй хатуу төлөвтэй орчдөг учраас сулж авах тал дээр бол нэлээд хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид нэр энэ 4 сарын 15 гэхэд 120 мянган тонныхаа СМТ-г одоо сулж авч савыг бэлдэж өгөө гэдэг ийм байгаа. Шаардлага хургуулсан байгаа. За өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 40 хоногийн, за дизель түвш 27 хоногийн, за АИ-95 72 хоног, онгоцны түвш 22 хоног, за газ буюу хийн түвш 35 хоногийн нөөцтэй байна. За өнгөрсөн хугацаанд Оросын албаны улсын талаас бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж сардаа 60-аас 70 мянган тонныг захиалж татан авалт хийдэг байсныг нэмэгдүүлж сарын захиалга татан авалтаа 140 мянган тонн хүртэл нэмэгдүүлсэн байна.